14-р бүлэг. Адуучин. Удмаас хурдан хүлгийн давхианд уургын үзүүр салхин дэсгэрнэ. Уулын нугын өвсөн сугсраад 4-5 шүргэн байна. Адуумын зүсээрээ сайхан байна. Адуучин би жаргаж явна. Өвс нь халиурч ус нь харцлаад уулсан дундаа дулаахан байна. Туулай сайхан зоон сорлоод түмэн агт минь тарган байна. Адуумын зүсээрээ сайхан байна. Адуучин би жаргаж явна. Зөөлөн салхин хазар илбээд зуны төрүүч хавар ирэхэд 100 түмэн адууга туугаад заяаны амраг чамда очиндоо. Адуумын зүсээрээ сайхан байна. Адуучин би жаргаж явна. Гэсэн үгтээ усны урсгал зөөлөн урсах мэт ятга хөгжмийн аялгуутай отрын адуучин дууг сонсох бүрт нэгэн үзэгдэл нүднээ тодорч би өөрөө л тийм орчин дугаа юм шиг зүрх сэтгэл хөвсөлзөж халуун цус толгойроо хөөрнө. Хурд илтээ агсам хүлэг унаж хусан урт уурга даялсан жавхаа төгс адуучинэр намхан уулс дамжин адууга тууж йөргөн. Адууны хийсэн намирах дийл нарны алтан туяанд шижиртэж ган турайгаараа навч цэцэг цацлана. 100 түмэн адуу намхан толгой нүмрэн үерийн ус мэт бараантан цутгалахад газар дэлхий дөргиж түмэн агтны төвөргөн тэнгэрийн аянга мэт түгнэ. Дүрслэн байгаа энэ зураглалыг бүтээгч нь адуучин хүн. Ямар ч зохиомол чимэглэлгүй мал амьтан байгалийн үзэмж гэсэн хоёрхан зүйлд бүтээгдсэн харсан болгоныг багтаам энэхүү амьд зургийг адуучнаас өөр ямар хүн зохиож чадах вүлээ? Хүн төрлөختөн бусад амьтнаас хүч тэнхээгээр илүү биш, илүү хурдан биш байтлаа чухам яаж ертөнцийг эзэгнэн вэ? Түмэн жилийн өмнө хүн төрлөختөн галыг нээж ирхшээгээд тэгснэрээ хоол хүнсийг болгож хэрэглэх болсноор уурах тархины шим гүйцэд хангалттай боожиж, багаж зэвсэг үйлдэж, ан агнуурт хэрэглэх болов. Ингэж хүн төрлөختөн анх удаа идэж хоол бэлтгэх, хэрэглэх гинжин хэлхээний оройд хүрсэн байдаг. Нүүдэлчдийн өвгөд эдэс бэлэг оюун багаж зэвсэгтэй дулдуу идэж, аргал янгар гаршуулан хоньямаа үржүүлж, түүний дараа өхөр адууг гаршуулан хоол хүнс, ачлаг унлагад ашиглах болжээ. Нүүдэлчдийн амьдралын төрлөх шимт хөрсөн дээр соёолон ургасан адуучин хүн гэдэг нь бас тэрэл цагаас бий болов. Малч амьдрал тэр дунд хэн бүхний бахархлыг татдаг байсан адуучин хүн орчин үеийн аж үйлдвэрийн хувьсгалаас өмнөх урт цаг хугацаанд ертөнцийн хамгийн өндөр хурдыг эзэмшиж, хамгийн өргөн цараатай идэвхтэй амьдралын төлөөлөл болсоор иржээ. Хамаагүй хожуу үүссэн түг түмэн ажил аж ахуй аль хэзээний сүнсэн байхад адуучин, үхэрчин, хоньчин мянган жилийг үзэж өнөөгийн ертөнцтэй золгов. Аж үйлдвэр жилт, интернет холбоо, ухаалаг цаг ирний шинэ ертөнцид зарим зүйл үзэгдээд замхарч байхад адуучин, үхэрчин, хоньчин хүмүүс түмэн насны хутаг зооглоод цаашдаа мөнх орших ажил ахуй болжээ. Адуучин хүн дэлхийн хамгийн чухал түүхэн сурвалж болох хаан ургийн түүх бичигт нэрээ үлдээж байжээ. 13 дугаар зууны эхэнд Монголын өндөрлөгт амьдарч байсан Бадай, Хишлэг хоёр адуучны 1203 оны харагчин гахай жилд гүйцэтгсэн онцгой үүргийг Монголын нууц товчооны 169-р бүлэг, 187-р бүлэгт тоочин тэмдэглэсэн байдаг. Тэнд өгүүлэхдээ Сэнгүм алтан чирэн нар Чингис хааныг бүслэн барихаар зөвлөлдөн тогтсныг Бадай, Хишлэг хоёр мэдээд мэргэдийн цагаан, ам цагаан хээр гэдэг хурдан морьдыг унаж Чингис хаанд хил хүргэсэн тухай өгүүлэн тэмдэглэжээ. Монголын нууц товчооны 187 дугаар бүлэгт Чингис хаан Монгол аймагуудыг нэгтгэхэд гавьяа зүтгэлтнүүдийг магтан өргөмжлөхдөө Бадай, Хишлэг хоёрын хил хүргэсэн ач гавьяаг өндөрт үнэлж, Бадай, Хишлэг хоёр амийн минь аварч тус хүргэсэн тул мөнх тэнгэрт ивээгдэж Хэрээд аймгийг мөхөөж өндөр суурьнд хүргэв. Үүнээс хойш миний суурийг залгамжлагчид ургийн ураг хүртэл энэ мэт тус хүргэгчдийг үрд санаж яв гэж зарлиг болгосон байдаг.
Өдгөөгөөс 800 жилийн өмнө амьдарч байсан Бадай Хишилэг хоёр адуучин ухаалаг сонголт хийгээд түүх сударт нэрээ үлдээсэн анхны адуучид болжээ. Энгэр булаг баригатын адуу хас тамгатай. Хас тамганд дохиур 7 од холбогдсон нэн эртний бэлэгдэл утгатай байдаг. Дохиур 7 одны 4 дахь одноос дараахын нар зөв 90 градус эргүүлэхэд хүчийг илэрхийлж, нар буруу 90 градус эргүүлэхэд энхийг илэрхийлдэг. Хүннүүгийн үеэс хэрэглэж ирсэн эртний түүхтэй хас тамга бол хүч чадал, энх тайвныг бэлэгдэж байдаг юм. Энгэр булаг баригатын хоёр адуучин бөхөм сүлт, шалзад тэргүүт 7-8 азраг адууга улирал дагаж уул талын бэлчээр сонгон адуулдаг. Газар шүргсэн дэлтэй ардаг хүрэн азрагнаас хүн хүртэл сүрддэг байсан. Аадар бороо цутгах түнэр харанхуй шүн хүрэн азраг хурд илнээсээ гал цахилуулан сүргээ тойрон хуйхраад аратан амтан хийсүг ойртуулдаггүй гин. Хүрэн азраг мансан эзэндээ хүнээс илүү хань болдог байв. Заримдаа адуучид адууга тууж ирээд манхан усны баригатын их хороонд хашдаг. Тэгэхэд манхан усных нь том баггүй хорооны чулуун хэрмэн дээгүүр сууж уран сайхны тоглолт үзэхээс илүү таашаалтай адуу харж баясдагсан. Адуу хүнээс үргэж, адууны хүлд чулуун хэрэм дөргөн. Энэ адууны өвөг 800 жилийн өмнө Монгол Эрсийг нуруунда унуулж, Аз Европын тал хээр уул нуруудаар уухайн дуутай давхилдаж дайснаа дарж, дэлхийн хамгийн хол аян дайныг хийж явжтэй гэж хотод сургуульд сурдаг нэгэн ахын хэлэхэд учир ухааныг нь яв цав ойлгоогүйч үл үзэгдэх агуу нэгэн хүчин зүрх сэтгэлийг хөглөж халуун цус ориглон энэ агуу их нууцлаг хүчийг удирдах явдаг адуучныг бахархаж хүндэтгэх минь цээжнээ ирэхгүй төрдөг билээ. Адуучдын эрдэм авхаалж эр чадал нь адуу ургалахтаа илэрч олон түмний нүднээ тодордог. Онгон дил тогсүүлээ хийсгэх хангал үрээ сүргээсээ сум мэт тасархад уургын морины хурдыг үзүүлж залуу адуучин түүний хойноос цахилан айсвэ. Уургын морины уран эргэлтэд 4-5 газар шүүрч тагнаалж залгасан уурганы толгой үл мэдэг нахилцсан урагш сунаж эрч сайтай ширэн хуйв агаарт гогцоорон хангал үрээний чахалзуурт орно. Уургын морь хойш яг найтал сууж уургачир эмээлийн ард дээр хад мэт ханарна. Тэгтэл гавшав залуус алгаа шүлэмдэн үрээг чигтэж урд хөлийн ташин ачаад газарт пидхийтэл унгаж авахын бахыг хэлээд яах вэ? Ажил үеийн үр эрчим угаас хурдтай холбоотой. Адууг гаршуулахаас өмнө гахаа явган хүн төрлөختөн хурдтай юр хавтаж үзээгүй. Адуутай болсноор байдал бүр мөсөн өөрчлөгдөж анх удаа хурдны хувьсгал хийжээ. Дараа нь машин, нисэх онгоц бий болж 2 дахь 3 дахь хувьсгал өрнөсөн байна. Өгөөдөө хааны өртөө анхны хурдны хувьсгалыг цэрэг дайн улс төрийн ач холбогдлын оргилд нь тулгасан билээ. Улаачид өртөө дамжин унаа юулээд өдөрт 700 км явдаг байсан гэж сурвалжид тэмдэглэсэн байдаг. Улаачид бол тэр үедээ дэлхийн хамгийн хурдтай мэдээлэл дамжуулагч байжээ. Адуучин хүн үхэрчин хончноос хамаагүй хачаалалтай. Үхэрчин хончин өглөө үхэр хонио бэлчээрт нь гаргаж үдэш хотлуулад өдрийн ажил дуустдаг. Адууг хотлуулдаг учраас адуучид адууга манаж хээр хонно. Нэг сүрэг адууны 2-3 адуучин бие биеийн халааг авч шөнийн манаа өдрийн хариулга ээлжилдэг. Адууч хүмүүс маш ажилсаг. Сайлч бүсгүйчүүд үүр цүүрээр зэлэн дээр үнэгээ эвлгээд сааж байхад эртэж адуучин уурга тохиолж адууны манаанаас ирж явна. Адуучин өдөр нь адууныхаа дэргэд адуучин байдаг бол шөнө нь одод харан бодлоо бэлчээж сар харан сэтгэлээ хариулсгадаг романтик улс. Өвлийн шуурга зуны адар бороотой шүн адуучдад ингэж бодлоо бэлчээж сэтгэлээ ариусгах зав байхгүй. Адуун сүргээ хашиж эргүүлэх, хээрийн чоннохотой үзэлцэх бэлэгтэн зөстөн болно. Хүний нүдэнд адуучин өнгөлөг хиймэрлэг харагдавч цаанаа бас халтай хатуутай учир бяр чадлаас илүү хурц ухаан сэтгэлийн тэнхээ шаарддаг болоо. Адуучныг хараад хүмүүс бахархаж өөрөө бас адуучин байхыг хүсдэг. Балчир насны минь ялх ухаанд адуучин хүн
илүү өндөр том, хүч тэнхээтэй, хурц ухаалаг, ихийг мэддэг хүмүүс байсан санагддаг юм. Миний багын хөрш адуучин хүн байв. Өндөр томоо биетэй, сайхан дуулдаг, алиа шогч бөгөөд хүлгийн сайныг унаж явдаг сайхан эр хүн байлаа. Хаяа сартай үдэш дорноос улаан наран цацран мандлаа гэж дуучин лаасүрэн шиг уянгатай дуулсаар манайга дур өнгөрдөг билээ. Хаврын нэгэн намуухан үдэш манер эмээлтэй морой хөтөлж уурга тулан догонцсоор гэртээ ирж манхуу усныхныг түгшээсэн билээ. Юу болов гэтэл гиссэн газрын үлий цөмөрч морин бүдрээд мориноосоо очиж хөлөө бэртээсэн байж. Хөлийн яс бэртсэн хүн хаа байсан 5-6 газрын холоос уурга тулаад гэртээ ирдэг аргагүй яс хатуу хүний чанар биз. Цагаан сар болоход түүний морь хамгийн гоё ганган манхуу усны морьтон гийчдийг ямагт тэр толгойлдог байлаа. Тэр үед би хизээ том болж хүний адил гоёж жимсэн сайхан морь унаж шинээр айлчлах болов хэмээн мөрөөддөг байсан. Адууны хөл хурдан бэлчээр өргөн учраас адуучин адууны хойноос хол газар явж олон хүнтэй уулзаж олон мэдээлэл авдаг байжээ. Ер нь адуучин хүн бол хөдөө нутагта хамгийн хурдан шандас сайтай морь унаж газрын холыг товчлон түмэн янзын чимээ сонсож газар үзэж нүд тайлсан хүн байдаг. Адуучид бас янз бүрийн шин сонин эд бараа хэрэгэлдэг амьдралын шин урсгалыг хөтлөгчд юм. Өндөр ганган морьтой адуучин хөршийн маань бугойд гялтганах цаг, шандын голын гуталчин ойж анзалсан давируултай гутал хичнээн хүний бахархлыг татдаг байсан гэж. Хүннүүгийн морьт цэргүүд онцгой байжээ. Дан хар морьттой нэг жигүүр, дан хүрэн морьттой бас нэг жигүүр, дан хээр морьттой өөр нэг жигүүр, дан борлог, дан цагаан морьттой дараачийн жигүүрийг хараад хан улсын жанжид алмайран гайхаж, ар газрын уужим өндөрлөгт чухам хичнээн олон адуутай тэр олон мянган адууга ямархан дэг горин барьж өсгөж үржүүлдэгт алмайрч айн ширвэтэж байсан гэдэг. Малчид хонь хургалуулж үнэ туглуулгахдаа гэр бүлээрээ хамжиж өмсгөлцдөг болоо адууг адуучин хүн ганцаараа арчилж өсгдөг юм. Адуучин хүн зүгээр нэг хээр давхиж очоод адууга хөөж эргүүлээд ирэх төдий биш. Хээлтэй гүүг илүү ажиж, хээл хаяхаас болгоомжлох, саяхан унгалсан унгыг чон нохойноос хамгаалах, гэмтэж шархсан унга даагыг тордож аврах, цагийн бэлчээрийг таньж мэдэх зэргийн нарийн ширийн олон үүрэгтэй. Умрын нүүдэлчдэд тухайн үеийн хамгийн хурдтай зэвсэг болох дайны агт эсрэг этгээдээс хэд дахин илүү байсан нь тэдний ялагдашгүй дайнч байдгийн давуу тал юм. Дундад орон торго дурдан цайгаараа нүүдэлчдээс агт морь сольж авдаг байсан. Тэр үеийн морьт цэрэг цагийн хувьд хурдан, дайтах орон зай өргөн цараатай байдаг нь өнөөгийн сөнөөгч онгоц агаарын цэрэг л гэсэн үг. Адуучин өдөржин морины нуруун дээр явах тул уналгын идэлэл хэрэглэл, сур ширийг маш өндөр чанартай боловсруулж элдэхийг шаарддаг. Жагссан шарын зооны зузаан арсыг сайтар элдэж зүсээд дөрөөний сур хийн. Энэ мэдчлэн ямар идэлэлд ямар сур хэрэглэх нь цөм нарийн горимтой. Адуучин хүний эмээлийн зөв талын дөрөөн сур урт, буруу талынх нь богино байдаг. Учир нь гэвэл адуу уургалахад уургын морины налалт болон уургалсан морио дөрөө жийж татахад ашигтай байдаг. Өдөр тутмын энгийн эмээл 8-аас 12 ганцахтай байхад адуучны эмээл 16 ганцахтай. Адууг хөдөө нутгийн сүлд хиймэр гэвэл адуучин энхүү сүлдийг эзэг нэгчин билээ. Уурга бол адуучны бэлэг тэмдэг мөн. Адуучид уургагүй бол адуучин биш. Хөдөөний малчин айл гаднаа уургагүй байх ёсон үгүй. Хоньны хашин морьтой хончин хүн хүртэл бургасан шилбүүрээ сахиад уурга барих нь бий. Ийм учраас уурга бол Монгол хүнд эрхэм зүйл. Уургыг газар хаяхгүй, юмд төшүүлж тавьдаг. Уурган дээгүүр алхаж гарахгүй тойрч гардаг. Ийм олон арван цээр ёсон бий. Уурганд тагнаалдаж залгах толгой шар бургас, хүрэн бургас, уургын бүксэнд хэрэглэх хус, нарийн бүдүүн, хуурай нойтон нь уурганы хэр уян бат бих байхыг тогтооно. Үхрийн хэвлийн нэмгэн арьс,
шөрвсөөр гурмсан хувь хийхэд тэр нь уян сунамгай, хүнд хөнгөн нь тэнцүүхэн болоод адуу ургалахад дэндүү хөнгөдөн хийсэхгүй болдог. Цагийн хүрд ирэхсээр 21-р зуун гарлаа. Энэ зууны хурдны эздийг огторгуйн нисгэгч шинжлэх ухааны бүтээлүүд гэх нь бий. Тэр нь ч мэдээж. Гэсэн хэдий ч миний сэтгэлд бол адуучин хүн хизээ ямагт энэ дэлхийн хурдны эзэн, их дэлхийн илэгнээс тасраагүй зүрхний цохилтыг чагнаж хурдалдаг үнэн мөнхийн хурдны эзэн гэж би боддгоо.